За өдрийн мэд шүү манайхаа. За нийгэм бол дэндүү харгас хэрцгий аимшигтай байж та. Манай хэвлэлний төвчлөө болсон дөлгөц засал болсон сэтгүүлчдийн маань зүгээр ус төржөөл онгоцны буудлаад нэг одоо нийслэлийн татврын албаныхан одоо явсан тэр зугаалж явсан юм уу, тэр судалгаа ажил хийж явсан юм уу, тэр бүгдээ нь ус төржөөл тавьгаа тийм. Яг нийгэм болж бодохгүй байгаа энэ асуудал буюу энэ аимшиг гэмт хэрэгүүд тийм үү. Нийгэм бол тэр чигээрэл харгастай аимшигтай байгаа ч хүн болгон мэдж байгаа ч одоо үнэхээр тэр талаар сурчлаад ингээд явахгүй улс их орныхоо нийтийн эрх ашигын төлөө ард түмний төлөө ерөөсөө явахгүй зүгээр л нэг улс төрийн зорилготой нэгэл янз янзын улс төрийгээл одоо тэгэл одоо энэ татрын албан нийслэлийн татрын албаныхан одоо ингээд добойр зугаалсан ч юм уу ажилласан ч юм уу яваад ирэхэд бас Нямбаатарын буруу ерөөсөө Нямбаатаргүй хүн гэж байхгүй ерөөсөө их сонио улсууд юм аа. Би энэ Нямбаатарыг өмгөөлж хамгаалаад байгаа юм огтхонч биш. Зүгээр нүдэнд харагдах гарт баригдгаар хэмжээний ажил хийгээд явж байгаа гэж хардаг миний хувьд бол дотроо. Тэгэхэд энэ нийгмийн одоо энэ аимшигын харгислал нийгмийн болж өгөхгүй байгаа асуудал иргэдэд тулгамдсан байгаа асуудлын тал малаар бол ерөөсөө явдггүй наачдаг энэ хэл мэдээллийн байгууллагын ерөөс та нар яандаа та нар нэр энэ улс төрийнхөө энэ заваан энэ хорноосоо хизээ гарнаа та нар. Одоо та нар миний Бадарч Хамдмар хаяг руу ороод үзээрэй нэлээд доогуур байгаад байгаа. Баахан хэл мэдээллийн байгууллагын ажил зогссон бааха доллар тоолчихсон. Энэ жил би ястаа алнаа. Би энэ жил алах гээд байгаа маа гэд ингээд ярьж байгаа улсууд ч ойлгож байна уу? Айгуу заваан байлаа. Өнөөдөр тэг яа гээд байгаа. Одоо бүхэл юмд энэ Нямбаатар гэдэг хүний буруу юм ааш ямар очтой танаас ч тоо. Ус төржүүлэл тэгээд одоо хэл мэдээллийн байгууллага зацаал янз бүр болоод дарамжлаад байна. Янз янзын AI-гаар оруулж ирээд янз янзын дээр одоо бүжиглж байгаагаар авиж дарамж тавиад та нар нийгмийнхээ болохгүй зүйл рүү та нар анхаараач ээ. Одоо миний бие бол одоо сүүлийн өдрүүдэд одоо энэ аимшиг алуурчтай аимшиг энэ гэмт хадлах энэ аимшиг иргэдийн мань амь насыг авч байгаа асуудлын талаар цаг үргэлж шүгэл үдээж байгаа шүү дээ. Ингэж ус төрж байгаа хооронд та нарын нийгмийн энэ гамшиг аимшигын талаар ингээд хууль эрхний байгууллага хууль зүйн сайд одоо энэ Монгол Улсын ерөнхий сайд гомжийн зандаа шатар ерөнхийдөө хөрөлсөх нарын албанд хандаад хэл мэдээллийн байгууллага та нар өөрснөө би өнөөдөр хэвлэлийн бахарл зарлая гэдэг ингээд олон ирээл ороод лайв хийж байгаа надаас ирж мэдээлэл авч байгаа нэг шигч хэл мэдээллийн байгууллага гэж байхгүй. Энэ бол харамсалтай. Би яагаад сүүлийн хэд хоног ингээд боож өгөхөд босч ярих гээд ингээд энэ талаар шүгэл үлээгээд байна. Тийм үү? Би энэ цаазын яд гэдэг асуудлыг яриад шүгэл үлээгээд оноос өмнө ярьж шүгэл үлээж байгаа. Энэ өнөөдөр Монгол улсад хууль бол хамгийн хуулийн ядын санкц нь бага байна гэдгийг дэлхийн нийтийн улсын орнуудын ядын санкцыг та нар хараад үзээрэй. Өнөөдөр Америкийн нэгдсэн улс гэд өнөөдөр 120-оос 140 жилийн ялтай. Дээр нь цаазын ялтай. Бүгд нэг хятад талбас дэлхийн хүн амын тоогоор 2 тордог лөө 1 тордог лөө бас асар их хүн амтай. Энэ улс орнд бас л цаазын ял байгаа. Энэ ингээд энэ гал домтонгуудыг цаацлахгүй байгаад ингээд байгаад байх юм бол одоо ингээд хоорондоо жишг утсан яриа жишг утсан байгаа шүү дээ. 2 3 халтанцаа нөхөр хоорондоо модгор би чамааг алж шүү бидстаа маань адаад би 20 жил суугаад гараад ирнэ шүү дээ. 20 жил суугаад гач хөдөөс хонь малдах настай гарч ирнэ гэдэг ийм бүдүүлэг ийм аимшиг байгаад байгаа нийгэм чинь нийгэм тэр чигээрээ айдас хүчтэй байгаа. Одоо иргэдэд тэр хашаа хорооныхоо хаалга маадаг үү цав мавыг сайн түгжиж байгаарэ. Үр хүүхдүүдэд ядаа ялдангаа битгий ганц хоёроо орхиж яваарэ. Ирчүүлдэ би уриалгад хань нийжил мэжлээ бас битгий гомдоогоорэ. Хань нийжил мэжлээ нэлнайтг хүүхдүүд битгий гэр орондоо үлдээгээд шинэ өрөө харанхуй шинэ битгий яваад байгаарэ. Одоо би аргаа бараад ингэж хэлж штэ. Энэ бүгдийг шүгэл үлээх ёстой хүмүүсийн ер нь субъектний хэмбэгүүд хэл мэдээллийн байгууллага байхгүй юу? Асар их тандалтай асар олон хүмүүс үздэг юм чинь хэл мэдээллийн байгууллага. Өнөөдөр Хантамар гэдэг хүний пэйж хаяг 35-6 мянга болсон байгаа. Миний дагагч нар бол жинхэнэ Монголын иргэд итгэл үнэмшлэрээ дагж байгаа. Ягаад гэвэл би ерөөсөө огтхонч би ашиг сонирхлын зөрчилтэй огтхон ч миний тэмцэл цаг үргэж нийтийн ашигын төлөө цаг үргэж ард түмнийхөө дуу хоолойгоо цаг үргэж төмөө олныхаа амар амгалан амьдраас тайван сайхан байгаас энэ гаж домтгууд хуулийн чангалаа төгөөс хуультай оронд байх ёстой байдал чинь хуулийг гуйл болгосон байгаа сандаалдаг новшнуудыг хараад би дургуун үрж байгаа.
үзэн ядчихээн. Ингээд нөгөө нэг хэд мэдээлийн байгууллагч нь одоо Нямбатар гэдэг үнийг анилчилсан байгаа нь илтээс илт байгаа ч гэсэн харж байгаа ч гэсэн бүх юм л Нямбатарын буруу. Ерөөсөө энэ Нямбатар гэдэг хүн нийслэл улаанууд захиж болсон цаг мөчөөс ахуулаад энэ бүхний хийсэн ажил болгон үр дүнтэй яваад байдаг боловч ард дээр нь ерөөсөө дан хар PR хэрүүл уруул доромжлол дагаж явж байгаа байхгүй. Энэ яаж нөгөөд зөв хүнийг ерөөсөө харлуулж готон доромжлох энэ асуудал чинь тэрээс хэтэрж байгаа байхгүй юу? Өнөөдөр яагаад нийгэм тэр чигээрээ айдас хүчтэй байгаа? Би яагаад Монгол улсын иргэн шухнагийн өрсөлд хандаж ирээл оруулаад байгаа? Би бол үзэл бодолтой үнэнч аав хүн. Би Монгол улсынхаа иргэдийн төлөөлөл тэмцэж явдаг иргэнийхээ нэр зүйлсэн тэмцэж явдаг нэрийг авсан Монгол улсын иргэн. Би өхөн ухтлал тэмцсэн. Өнөөдөр сошиал юу явж байна? Үнэн базмын намын дараа Отгонбаатар гэдэг хүний ирээл машиг явж байна. Одоо Отгонбаатар гэдэг хүний тойрон үрэлддэг намынхын нөхдүүд нь найз нөхдүүд нь мэдээж бас өмгөөлгөл байх. Тэр улсуудын ирээл бичлэгд явж байна. За тэгээ гарч ирээд нөгөө Үнэн базмын намын тэр нэг Солонгоо гэдэг охин бас надад гим хийгээгүй нь осоод би бол үнэнгээ л хэлнэ. Би хүмүүс гим хийхээр явдггүй учраас намайг янз бүрээр хараад гутаанд доромжддгоо. Намайг ганцхан доромжддог болсон ч огцор хамархан жагсаадыг зохион байгуулдаг улам сайхан буюу элбэг дөр сайхан бидгийн согны өснүүд болон элдэр ич уянга моянга янз янзын усалд намайг доромжддаг. Ер нь одоо тэмцэлд над хэрүүлээ зогсооч штэ. Одоо болчихжээ. Хинээс хитэрлээ штэ. Тэгэд Отгонбаатар дүүхэж гисэн заавал гадаад мадаа зогоож байгаа далаа мадаан иргэдээр очиж сууж байгаа мочоо лайвыг ямар шаардлагатай. Зүгээр ямар ч буруу зөрүү байхгүй янз бүрийн байхгүй ирээд сайхан ирээд Монголд ирээд лайв хийгээл төмөө одондоо мэдээлэл өгөлтөө. Хоорондоо алцаад хоорондоо мэрэлцээд байхын тэмцэгчлэл нь ямар өчтэй. Юу булаалтаад яагаад гэдгийг та нар вэ? Өнөөдөр Хандамар гэдэг хүн шиг өнөөдөр яг нийгмийн болохгүй байгаа эмзэг сэдв энэ нийгэм айдас хүүстэй тэр чигээрээ маш олон иргэд амнасаа алж байна, маш олон бяцхан зүргүүд хорвоог орхиж байна. Ийм аимшигтай хүн цаг үед та нар ингээд хоорондоо алцаад хэрэлдээд нэг нэгнийгээ дээр гарах гад хин нэг нь муу тэр нь муу энэ нь муу гэд би ямар өнөөдөр шүүх байгуулга ш би хүний муу сайн шүүхгүй. Гэхдээ ийм бүдүүдэг байж болохгүй гэдгийг би хэлээд байгаа байхгүй бүдүүдэг байж болохгүй. Энэ нийгмийн айдас хүчтэй байгаа харин энэ хууль зүйн дотоод хэргийн сайд Б2-ийн туслах гэх юм уу да хууль зүйн дэд сайд мөнхөрд нэгэ задлал шүгэл хүлээсэн байна. Энийг бол би 100% дэмжиж байгаа. 100% дэмжиж байгаа. Одоо энэ яасан байх нь сэтгэлзэн эрүүл мэндийн төв бүртгэлтэй бас энэ ял малаа эдэлж дууссан юм уу? Ял өмнө эдэлжсэн юм уу гэмээр этгээд сая энэ хүн амны хэрэг үйлдсэн байна гэдэг маш олон постууд явж байгаа. Ар араас л хурж байгаа. Ямар ч тэр гаж тандаг нэг сарын цагтаа орохоор хорьсон байл гэж байна. Ганц удагт. Өнөөдөр хүний аймнаас гэдэг бол өнөөдөр хон алхаас баг хялбархан болцсон байгаа энэ аймшийн хатуу бэрх үед өнөөдөр хүн болгон дуу нэг хүн болгон сэтгэл санаа нэг байж бид нар тэмцэж дуу хоолой болох ёстой байхгүй юу? Тэрээс өнөөдөр хин нэгэн тэмцэгчнэр хоорондоо хэрэлдээд хин нэгнийгээ зууцаад одоо ингээд татврын албаны дарга нар ингээд зугаалаад яваад өчтөг төлөө Нямбатар гэдэг хүнийг буруутай болгоод Нямбатар гэдэг хүнээс ухаан алтлаа хайх юм аа. Энэ хэр мэдээдэг та нар одоо ичээч. Нийгмийн эмзэг сэдвийн төлөө та нар дуурах ёстой байхгүй юу? Энэ нийгэм тэр чигээрээ айдас хүчтэй автсан. Аимшигтай. Өнөөдөр Монгол улсын хуулийг гуйд болгож хоёр итгэд байгаа. Тэр нь хэмбэгүүд цагагийн элбэгдэлж сайхан бэлэг. За цаашлаад сахал эрдэнэлэг. Понцгийн цагаан. Нөгөө нэг яруу найрагч Монгол улсын Монгол ардын намын гишүүн Мөнх бат. Зүгээр л ингээд оргоо зайлаад гараа явчих юм эх орноосоо. Эх орн газар ширээнд хайргүй мө тэр улсууд. Тэрс бүгдээ Монгол улсын иргэд штэ. Энэ улсуудыг өдөр шинэгүй хэв мэдээлийн байгууллага харин аль болцоотой болгон бүхнээр шахаад ингээд сэвэд ингээд явах ёстой штэ. Октоосоо ихгүй их сонио улсууд. Би хэлээд байгаа шүү. Өнөөдөр Хандамар гэдэг миний хаяг өнөөдөр бараг 34-56 мянга хүрсэн байгаа. Итгэд үнэмшлээрээ. Ягаад гэвэл би улдных. Би үнэнгээр хэлдэг. Би Баян-Шид нийтийн байранд амьдардаг. Би надад ямарваа нэгэн хөс мөнгөөр яваад хин нэгнийг харлуулад хин нэгний нэр төрөлд халдаад ингээд яваад ингээд явах юм бол одон 100 мянган дагчтай болоод маш олон 100 мянган хүн үзнэ.
Би хэрэг асрыг улс төрчдөг, асрыг улс төрийн зорилготой тэмцдэг хүн байсан бол би одоо хин нэгэн төрийн өндөр албан тушаалдаг зөв зүгээр барьж аваад би сэвэл энэ ингэсэн тэгсэн энэ төрөөс хэдэн тэр бомыг зээл авсан тэр ингэдэг гэсэн энэ ингэсэн энийг одоо хууль ширхгийн байгууллага шалгаагаад ингээд бакраад ингээд явах юм бол маш олон хүмүүс үзэл дэлхийн уруу дараа шеэрлээд ингээд явна. Надад их ямар шаардлага байгаа. Надад тэдгээр ус гимийгээгүй. Надад ямар ч баримт байхгүй. Отгон Баатраа гэсэн ирээлүүд маш их явуулаа сүүлийн үед. Тэгэд Отгон Баатраа ахын дэ зүгээр чи Монголдо ирээд юу лайв аваа хийгээд мэдгэж зэрэглээ өгнө гэж заавал тэгээд энэ ард түмнийг бухимдалтай байгаа үед далайн хэрэг дээр очиод ингээд тасгалаа төвтөж байгаа сууж байгаа маягаар ингээд ирээл оруулаад лайв хийгээд би хэрэг мөнгө төр гидсэн бол тэр мөнгө төргөө бүгдийг тараачи мараач ингээд ямар хэрэгтэй ямар зарчим шаардлага байгаа. Ямар ч хэрэггүй байхгүй юу. Өнөөдөр Отгон Баатар гэдэг хүний амнаас өнөөдөр нийгмийн аимшиг энэ аллах энэ аимшиг цуврал адарчин иргэдийн аим насыг аваад байгаа энэ бяцхан зүргүүдийг хорвоогоос орхиод байгаа үрд хорвоог орхиод яваад адарчдын аим насаа авчид эдгээр улсуудын амнаас яагаад ингэ ханд өмөр шиг ингээд зоригтой дуу хоолой шүгэл үлээгээд ингээд хойдоо чангад ингээд тгийгээд ингээд явж болдгүй та нар. Зөвхөн та бүгдийг хэрүүл та бүгдийн тэр сонгол Монголын хэрэг ажил асуудал масууд одоо тэр одонгоо гэдэг охин тэгж яриад байгаа онц тусдаа бүгд ярьсан шүү дээ. Ямар хэрэгтэй юм бэ ер нь ой. Би хэлээд байгаа ямар хэрэгтэй зарчим шаардлага нь юу байгаа. Өнөөдөр Монгол улсад цаазын ял гэдэг хэсэгсэн сэргийг ганц гол субъект нь бол Монгол улсын иргэн жухнагийг хүрсэх. Би өөрөө бас яг бай би царай мотож цалин багтаа байж болно. Би тэгтээ маш их сүүлийн үед ном уншиж судалж байгаа. Google-роо уншдаг, судалдаг бүх юмыг. Өнөөдөр олон улсын гэрээкнээс Монгол улс 1946-48 онд нэгдсэн үндэсний байгуулалт Монгол улс хүсэлтээ өгөөд 1961 онд дэлхийн 101 дахь орноор Монгол улс нэгдсэн үндэсний байгуулалт ирсэн. Олон улсын гэрээкнээс цаазгүй ялгүй улс орнд өнөөдөр Монгол улс бүртгэгдээд явж байгаа боловч өнөөдөр цаазын ял гэдэг юм гацаагүй хэрэгтэй юм байна гэдгийг хандмар миний би өнөөдөр шүгэл үлээгээд төмөө олондоо түгээж байгаа. Би цаазын ял гэдэг юмыг ярьж байгаа субъект зүйл занг бол асар аимшиг зүйл ангийг би өнөөдөр хөндөж ярьж байгаа. Эдийгээд би мэдж байгаа. Өнөөдөр нэг төр алдраг авъя яах вэ? Нэг төр алдраг авъя яах вэ? За би хэлээд байгаа шүү дээ. Мөнгө зөнгө бол сонирн биш нэрээ шүү. Би угаасаа л би борчлын хүүхд би угаасаа л миний аав насаараа байгууллагын газар ажиллаж исэн цагуурд ажиллаж исэн техник исэн би аавыгаа дагаад хэрлэн голын мөсөн дээр химжилт хийгээл хүүхд тасаа өнгөрөөсөн. Өнөөдөр би зүгээр л яг хөдөлмөрчин ажилчин инженерийн хүүхд байхгүй юу? Миний аав намайг баг байхад би ганцхан үнийг л хэлье зүгээр. Намайг баг байхад за намайг залуу наснда дөнгөж явж яхад тийм үү. Энэ төрлийн гэмтгэр ингэж араасаа хөлбөрөөл фэйсбүүкээр ингэж явж байгаагүй гэдгийг чинь хүн болгон мэдж байгаа. Хүн болгон мэдж байгаа байхгүй юу? Одоо бол ерөөсө хүний амнаас өнөөдөр үнгүтсэн хүний амнаас өнөөдөр хүн амнаасаа алдах зэрлэг балмад этгээдэд амнаасаа алдах гэдэг бол зүгээр юу ч болсон биш үү хамгийн амар тийм ээ. Тэгэл ингэ байж хэвлэл мэдээллийн байгууллагаар тэдэн настай охиныг хүчнээр хүчигдээд алаа ажиллаа. Яасан байх нь вэ? Дорногоо аймгийн дээр гаж донтон бас 12 настай 12 настай үлээ охины амь насыг аваад явчихсан. Аимштай. Бид өнөөдөр яасан байх бид цул асаагаар талбайдаа сууж ирсэн. Нэг сууж ирсэн хүн би өөрөө байна. Би бүхэл цул асаах юмд би оролцдог. Өнөөдөр цул асаадаг биш бид нар өнөөдөр хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг ард түмэн бай гэж байгаа. Миний яриад байгаа энэ асуудал бол ерөөсөө би хэлээд байгаа шүү дээ. Өнөөдөр та нар тэмцдэг улсууд нэг рүүгээ дайраад, нохоо шиг хуцалтаад, янз бүр болоод, хин нэгнийгээ муулаад, хин нь үнэн яриад, хин нь худал яриад байгаа гэдэг хууль ёсны байгууллага тогтоох байх та. Бид одоо өнөөдөр шүүх биш бид хин нэгний талд орж хин нэгнийг муулах ямар ч тийм сонирхол байхгүй. Өнөөдөр хэд мэдээллийн байгууллагын улс төрийн чанартай юмыг болохоор шүглүүлээгээд хэдэн арваараа ирсэн тэр буйнтхан дисконсны буудалтай ингэ байж байгаа ч та бүр яач вэ нөгөөд чинь гарч ирнэ яач вэ ийч вэ гэд тэгэл гарч ирэн гот л сүрчин дэчин ус төржүүлээд нийслэл явуулсан уу те нийслэл Нямбатар уу гэ тэгэл ингээд хэлсэн 2 3 үгнээс нь гараад ингээд одоо сошиал Нямбатар гэдэг үнийг л одоо
дарамжлал, гүтгээл, харлуулаад ингээд явахын ямар сони юм бэ би нэрээ. Би одоо гайхаад байдаг байхгүй зүгээр энэ Улаанбаатарт нүдэнд харагдах гарт баригдах ганц ажил хийсэн хүн бол энэ шиг Нямбатар гэдэг залуу. Би бол таньж мэдэхгүй. Гэхдээ зүгээр хийсэн байгаа ажил бүхэн нүдэн дээр хийх байгаад юм хийгээд байгаа хүнийг өнөөдөр харлуулж гүтгэж дарамжиж явсаас хэв мэдээллийн байгууллагын та нар зүгээр яг өөрийнхөө хийх ёстой ажлыг энэ нийгэм тэр чигээрээ айдас хүүцэс харамсалт байгаад байгаа энэ асуудлыг засахын төлөө та нар шүглүүлэх ёстой субъект бол хэв мэдээллийн байгаад байгаа байхгүй гацаагүй үнэн. Би хэв мэдээллийн байгууллагад өнөөдөр одоо хэвлэлийн бахварал зохион байгуулмаар байна гэдэг би рэл оруулсан. 7-800 мянган хүн ширэлсэн. Над руу нэг шилхэгч хэвлэл мэдээллийн байгууллага над руу хувь чатар орж ирээгүй. Тэгэхээр Монгол улс хэвлэл нийт гэрчлээ гэж байхгүй болсон юм байна гэдгийг би тод жишээ та бүхэнд хэлж байгаа. Өнөөдөр энэ улсууд зөвхөн улсын оноо авдаг, ус төржүүлдэг, хин нэг илүү онисон дайрдаг, дайралт ерөөсөө Нямбатар гэдэг хүнийг одоо олдоо дараад байгаа асуудал чи юу вэ гэвэл ерөөсөө элбэг дээр сайхан бэлгийн сувны ус буюу энэ альсан намын хэдэн жагсаалтаар гарч ирсэн морь унсан толгойгүй хүмүүсийн хийж байгаа ажил байхгүй юу ойлгож байна уу? Тэрээс нийс чи өнөөдөр Нямбатар дэгтлээ дургуцаа дэгтлээ ад үзээд байгаа юм огтоосоо түүч байхгүй. Нэр шүү түүч байхгүй. Өнөөдөр бидний үр хүүхдэд бидний хамаатан саданд бидний ойр тойрныход ийм аимшиг гэмт хэрэг гэмт халдлага өртөөгөө болохоор ард иргэд бид нар ингэж 50 суугаад иж огтоосоо болохгүй юм аа. Өнөөдөр бидний үр хүүхдэд бидний ард ирэхэд бидний хамаатан саданд ийм аимшиг гэмт хэрэг өнөөдөр тохиолдог үзсэн маргааш нөгөөдөр үүд хадгаж нь тогшоод ороод илхэн болцсон байгаад байгаа байхгүй илхэн болчихсон байгаа. Харин хууль зүйн сайд дэд сайд мөнгөрдөнд баярлалаа. Сэтгцийн өөрчлөлтөө энэ гаж донтон халуурчдад бас ялын дээд хэмжээгийн санкцыг дээш нь болгоод ингээд өөрчлөөд одоо тэр шар хатан дотроо ч шорон барих хэрэгтэй шүү дээ. Түр саатуулах. Ялыг эдлүүлдэг. Тэрнээс араа өнөөдөр ингээд намайг шүглүүлээд ярингууд нийгэмд нэг эмэгтэй хүн над руу таглаад орж ирж байгаа. Нэг эмэгтэй. Миний ажил таглаж орж ирж байгаа. Энэ ингээд нийгэмд ингээд сэтгцийн өөрчлөлтөө иргэдийгээ ингээд гадуурх гэж байна гэж яриад. Би огтоосоо сэтгцийн өвчтэй эмэгтэй өвчин зовлонтой ядарсан улсуудыг би огт гадуурхаагүй. За юу огт гадуурхаагүй. Одоо ч миний нэг төрсөн эгч маань сэтгцийн өвчтэй насаараа гэлгүй байгаа эгчтэй. Би зовлон амар ойлгодог. Огцом ууралдаг. Тэр бүгдийг бид нийгэмшилгэнд төлөө би эгчтэйгээ би ойрхон байдаг. Насаараа гэлгүй ядарсан би нэг эгчтэй. Би тийм улсуудыг өнөөдөр хараацахгүй, тийм улсуудыг шорон давж гамтанд хориодгоо алаатгаа гэж би огтоосоо тийм юм яриаггүй. За юу. Огт тийм юм ярих тийм оюуны потенциалтай хүн би биш. Хамгийн гол нь сая энэ аимшиг гэмт хэргийг үйлдсэн энэ гаж алуурчин сэтгцийн өөрчлөлтөө гэдэг байгаа энэ этгээд чинь ялын санкс манкс эдэлж ийсэн нөхөр таваарш байна гэдгийг ингээд тэр яриад байгаа штэ. Зарим пэйжүүдээр яваад байгаа штэ. Энэ бүгдийг хил тод болгоод очоод тэр сэтгэл мэдрэлтийн эрүүл мэндийн эмнэлэг шүүхийн шийдвэрийн тэр өмнөдөө нөхөд өмнө ял оноож ирсэн шүүгчнэр тийм үү. Ийм субъектүүдээс голцол нийгмийн аимшиг болсон асуудлын талаар хил мэдээлэл хийх очоод дуграад ингээд явж явах хэвээр олсууд чинь онгоцны буудлаар уурчсан нэг хүнийг ингээд онилчихсан тэр хүнийг харлуулдаг ийм л ажил хийгээд байгаа чинь яаж энэ улс орн чинь хэвдэн идэх хичээлээ дөрөв засгалд яаж мундаг байх юм? Мундаг байх ямар ч боломжгүй шүү дээ. Та нар миний пэйж хаягаар ороод хараарай. Би маш олон өдрийн өмнө ширэлсэн байгаа. Маш их доллар гар дээрээ барьсан хэв мэдээллийн байгууллагын тойроо зогсчихсон. Энэ жил би ястаа алнаа. Би энэ жил алах гээд байгаа маа гэд ингэж яриад байж байгаа шүү дээ. Тэр доллар тэр улсуудын амьдрал уу? Мосо балер амьтад. Үнэхээр ингээд гандамрахын ингээд лайвыг үздэг бол би нэрээ маш олон бодит асуудлыг яг энэ нийгмийг яаж аврах уу, яаж эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруулах уу, тийм үү? Яавал энэ улс орон авилга хийх агуул энэ хэрэг намсах уу, багасах уу? Яавал ингээд энэ төр энэ Монгол улс эх орноосоо зүгтаагаад алга болсон этгээдүүдийг олж ирдэг байх уу? Нөхцөл байдал нь юу вэ? Юутэй ингээд хамтарч гэрээ хийвэл яаж олж ирэх вэ гэд энэ бүгдийн талаар би аюулгүй гой том тодорхой юм ярих гэдэг байгаа байхгүй юу? Цаг үргэлж би яриад байгаа юм л сэдвийг голоор. За манайхан 19 хүн бэ нэг 3 ширлэл гэж гууж ин гандамрахын төхөө.
Би шэрлэхүүд та бүгдээсээ. Би ямар нэгэн тэмцэлд очиод ингэж тэмцчихэд би ийшээ явж гэн тийшээ явж гэн гэж батарч хандмар гэдэг дансаа тавиад ингэж явдаггүй шүү дээ би. Өнөөдөр Монгол улс би хэлээд байгаа. Би хууль зүйн сайд бэнкээр хандаж би хэлж байгаа. Та бүхэн шеэрлээд өгөөрэй заяа. Би Монгол улсын ерөнхий сайд хомжийн зандагчлаар хууль эрхтний байгууллагын мондгууд ерөнхий шүүгч ерөнхий прокурорнод хандаж нэг хэдхэн үг хэлэх гэсэн. Дэлхийн нийтэд байдаг холбооны мөрдөх төвчөө гэдэг байгууллагатай одоо Монгол улсын хууль зүйн дотоод хэргийн яам, хууль зүйн байнгын хороо энэ ерөнхийлөгч ерөнхий сайдаа та нар Монгол улс хамтран ажиллая гэсэн гэрээг одоо яалтаа хийгээсэ. Тэгж байж энэ холбооны мөрдөх төвчөө гэдэг байгууллагч нь дэлхийн бүх оронд очиж хангалттай сайн ажиллаж чаддаг субъект байхгүй ойлгож байна уу? Юун элбэг дөрж мод сайхан бэлэг мэлэг ингэж зугаал тансгаж явах ямар ч боломжгүй. Айл үчи холбооны мөрдөх төвчөөс байгууллага гэж баримтчаад одоо эдгээр улсуудын одоо тэр Сүү Батүлд гэдэг энэ хулгайч энэ Санжийн баяр Монгол оны сүрс этгэлүүд шүү дээ. Сангжийн баяр зогт одоо тэгээд гадаад офшор хаустай гэдэг ингээд байдаг. Энэ бүгдийг яаж шатдаггүй олон улсын шүүгээр орж ийн гэдэг ингээд яваад байдаг. Толгой эргээд алга учдаг. Ийм улсуудыг жинхэнэ тэр байгаа гадарт нь тэр олон объект тэр хаусуудыг бүгдийг битүүмжлээд тэр газрынхаа улс орныхоо хууль шүүхийн байгууллагад ороод өгдөг ёстой ялыг нөгдөг мундаг байгууллага бол холбооны мөрдөх төвчөө гэдэг байгууллага юм аа. Энэ байгууллагатай хамтарч ажиллаач гэдгийг би энэ төрийн өндөр албан тушаалд хууль зүйн дотоод хэргийн сайд бэнкүүд би одоо хүртэл та нар маань шеэрж өгөх хэрэгтэй миний дуу хоолой. Өнөөдөр холбооны мөрдөх төвчөө гэдэг байгууллагатай хамтарч ажиллах нь хамгийн зөв шүү. Ерөн зүгээр гаргалгаа нь энэ шүү. Энэ хэрэгцээ биелж холбооны мөрдөх төвчөө гэдэг байгууллагатай хамтарч ажиллах гэрээ контрактаа хийгээд Монгол улс ингэ жоохон үн төлбөр нь өндөр байдаг гинэ. Одоо сая доллар шиг юм уу юу ч гэдэг асар үнэтэй юм гинэ. Тэгээд яг төлбөр мөлбөр тэргүүл оюут толгойд өнөөдөр 10 тэрбум төгрөгийн өдөр болгон алдагдaltaй зээлийн хүү төлж байгаа юм чинь өнөөдөр тэр гэрээг улс яаж ийгээ татвараасаа одоо ёстой нэрэ татвар төлжийн мөнгөөс одоо ёстой хомсолж байж ард өвөрдөө хийж одоо ингээд химинж барьжгаад энэ байгууллагатай өнөөдөр гэрээ хийчихээ. Заяа инкий бол Монгол улс хээл хахуул авилга хулгаад одоо энэ офшорт хадгалдаг хөрөнгө мөрөнгүүд октоосоо нэг мөсөн байхгүй болох юм аа. Би ингээд тайлбартай би өөрийнхөө ингээд уншсан одоо Google-ээр судалсан энэ асуудлын талаар би яриад байгаа юм л да. Энэ айгүй зөв том алхам баггүй юу? Энэ алхамыг хийх хэмжээний Монгол улсад ерөнхийлөгч ерөнхий сайд хууль зүйн сайд байна уу гэдгийг би одоо ингээд төмөн олондоо түгээгээд байгаа юм. Эм сүрнэ баярлалаа. Балчин баярлалаа. Ямар ч хоёр хүн ширсэн юм шиг байна. Баярлалаа та бүхэндээ. Та нар маань миний яг энэ дөнгөж сая ярьсан энэ 2-3 минутанд багтаагаад ярьсан байгаа энэ холбооны мөрдөх төвчөө гэдэг байгууллагатай дэлхийн нийтээр хамтарч ажилладаг. Бүгд найрамд хятад татвас холбооны мөрдөх төвчөөс хамтарч ажилладаг. Оросын холбооноос бас холбооны мөрдөх төвчөөтэй ажилладаг. Европын өндөр түвшинд байдаг улс орнууд дэлхийд асар их хөгжсөн улс орнууд бүгдээрээ холбооны мөрдөх төвчөө гэдэг байгууллагатай хамтарч ажилладаг юм байлээ. Тэгэхээр Монгол улс одоо холбооны мөрдөх төвчөө гэдэг байгууллагатай хамтарч ажиллаад ингээд явах юм бол энэ хулгайчлал өөрчлөлтийг шүүсийн шахаад өгдөг ёстой ялыг нөгөөд улсаас одоо шамшилтууж идсэн тийм үү оюутлогоон гэрээ, Дубайн гэрээ гэд маш том гэрээ Монгол улсын дампуурсан гэрээ хийж голоос нь асар их тэр бумтан болсон, долларын тэр бумтан болсон этгээдүүдээс улс өнөөдөр хөрөнгө ганцхан том алхам чинь ерөөсөө энэ холбооны мөрдөх төвчөө гэдэг байгууллагатай хамтарч ажиллах ёстой гэж бодож байгаа. Энийг та нар маань одоо үзэж байгаа иргэд маань 20 30 30 гөрөв чирлээд өгөөч. Энэ бол асар зөв юм баггүй асар зөв. Миний тэмцэлд октоосоо зогсохгүй. Миний тэмцэл юунд санаа зовдөг бол эх ормон бүтэн байгаасай. Монгол улсын иргэд маань бяцхан зүрхүүд маань амар тайван амгалан амьдраасай. Битгий энэ хаш томтонгийн адавчлын золиос болоосай. Энэ нийгэм тэр чигээрээ харгас болсон байгаа энэ үед өнөөдөр энэ тэмцэлэг жагсдаг энэ улсууд нь надаг одоод айгүй олон зуун дагагчтай гэж чинь Багдал 50 60 70 80 100 мянган дагагчтай улсууд байгаа. Энэ улсууд юу ярьж байгааг нь зүгээр л ерөөсөө л хоорондын хэрүүл. Тийм үү? Хэрүүл. Одоо тэр гоо гэдэг дүү охинд ямар олон аянаас ямар олон хүмүүс шүмжилж байгаа. Энэ улсууд ингэж шүмжихад нийгмийн болохгүй байгаа, бүтэхгүй байгаа энэ аимшиг асуудлын талаар та нар дуурч болдгоо мó?
За яг морьтож бодож гандумрах нь удахгүй 100,000 дагчтай болно. Заяа 200,000 дагчтай болно. Заяа. Тэр үедээ би хизээж танаасаа би нүрээ буруудахгүй. Заяа. Тэр үед илүү олон хүний толгойд би илүү олон хүмүүсийн одоо оюуны потенциалд нь зөв зүйлийг суулгахын төлөө би дуу хоолой болно. Энийг би хатуу амлчээ. Өнөөдөр яах вэ? Гандамар гэдэг хүн өнөөдөр цөөхөн дагчтай байж болно. Цаг үрж репорт блокнд байж болно. Холбооны мөрдөлт өвчөө гэдэг байгууллага хамтарч ажиллах юм бол энэ элбэг сайхан бэлэг энэ санжийн баяр цогт төрөөс төрсөн тэр бомтонгуудын жинхэнэ хулгай лойрыг ил болгоход холбооны мөрдөлт өвчөө гэдэг байгууллага ажиллая гэхэд бүр сонирн болгоно надад болчихё. Одоо англи хаан жилээд олон хаустай тэдэн хаустай гэдэг хиний мөнгөөр хаус авсан. Татвар төлөвч бидний мөнгөөр буюу Монгол улсын баялагийг гадна дотны хулгайчдад өгсөн ховдож лөвдөж авилгал авсан мөнгөөрөө эдгээр усад ийм их хаустай болсон гэдгийг би аль биесээр хэлж байгаа шүү. Өнөөдөр яагаад би энэ асуудлаар ингэж хоолойгоо сөөдөл яриад байна? Яагаад Монгол улс цаасан яд гэдгийг хэсгэн сэргээж өгөөч. Би Монгол улсын эргэж ухнаагийг хүрэлцэх гэдэг хүнийг бол би октоосоо би муугаар хэлж октоосоо би энэ хүнийг хараад зүгтгүү. Яагаад гэвэл энэ хүн чинь Монгол улсын ерөнхийлөгч. Монгол улсын бэлэг тэмдэг. Энэ хүн дээр зөв зүйлийг нь толгойд нь суулгах зөв зүйлдний жигэнд нь сонорт нь хүрэхийн төлөө би лайв ороод ирээд оруулж байгаа. Хэрвээ Монгол улсын эргэлж ухнаагийг хүрэлцэх одоо энэ 2021 оноос хойш 2027 он 6 жилийн хугацаанд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байгаа. Энэ хүн цаазын ял гэдэг энэ ялыг хэсгэн сэргээд юм одоо сэргээхийн төлөө хүсэл гаргаад ингэж явах юм та бол жинхэнэ хоромч ерөнхийлөгч шүү, ерөнхийлөгч хүрэлцэхгүй. Энэ алуурчин аимшиг улсуудаас чинь үнгээр нэрэ ард түмэн бид нэр хайж штэ үнгээр нэрэ хизээ бидний хаалгуудыг тогшоод ороод ирэх бол хизээ бидний хамаатан цадар хизээ бидний тавилт тал найз нөхдөд минь энэ алаа хядчих бол гэдгээс үнгээр хайж байгаа штэ үнгээр. Үнэхээр нийгэм тэр чигээрээ айц хүчтэй. Өнөөдөр намайг одоо янз бүрэл хилдэг. Намайг янз бүрэл харлуулдаг намайг. Төлбөртэй жагсалдаг нь аймаар жагсалдаг нь ёстой жигэн ёстой нэр гавьяа жагсалчгээд би та бүгдгээр нь харуулж та нар битгий муулаарай заяа. Жогон муухай байж магадгүй шүү. Тий. Би ийм л орчинд амьдардаг. Зүгээр би яг үнэнгээл хэлье. Ингээд миний нэг онд шивдэг ор байдаг. Ингээд миний 101 зүгүүрээд цөмк байдаг. Миний хоцоо яадаг ийм байдаг. Нэг ийм зургттай ийм л орчинд би амьдардаг. Би үг үзэл бодлоо үнэн зүйлээ би худалдахгүй гэсэндээ би маш олон жил өөрөөр амьдарч байгаа. Би цаашдаа ч өөрөөр амьдрна. Өнөөдөр худал хуурмаг байж хин нэгний бөксөд толож хин нэгний тохиур цангаагаар тэмцэж явдаг тэмцлэг нэр авснаас зүгээр аваагүй мөрөөрөө зүгээр байжсэн тэр ч боддог. Би сарын 320,000 жилийн нийтийн байранд л амьдардаг сүүлийн олон жил. Одоо ч амьдрын цаашдаа ч би амьдрна. Энэ улс их орон байгалийн байдлыг дэвш хүртдэг бол ард түмэн бүгдээрээ баян цатгалан болсод би адилхан дагаад баян болно. Би яагаад яг гэр орон жоохон муухай цэвэрлэг байсан уучлаарай тий. Цэвэрлэг байсан шүү. Бас үр хүүхд маань нэмдэг жоохон би таараа байгаа. Тий би ганц хүүтэй. Амьдрал өртөө баялаг. Тий. Хүүгээ сахиж шинээрээ байж чад өглөөр орж унтсан тий. Тэгээ ер нь бол ийм шүү ахын дээрс одоо жоохон биеиндээ хайртай байгаад ер нь Монгол улсынхаа нийт эрх ашийн төлөө тэмцэцгээ дуурцгай дуу хоолой болъё гэж байгаа байхгүй юу. Тэрнээс өнөөдөр октоосоо өнөөдөр би хэлээд нь штэ. Би юу дотроо боддгийм бол да зүгээр яг би хин нэгнийг онлоод хин нэг үний гар хөл болоод хин нэг үний тохиороор яваад дуурдаг бол айл үдэ 50 60 70 80 100 200 мянган дагчтай болчихсон. Би үнэхээр хөлс аваад жагсдаг, хөлсөөр яв тэмцдэг, хүний юм уу үүсдэг, хин нэг л үнсгээр гүтгэн гутаан дарамжид дайдаг бол айл үдэ цагдаа шүүгийн хаалт татсан байж байгаа. Бай гэхэд би одоо хотын төвд нэг өрөө карма өрөөнд амьдарч ийн үсттэй эдэж ерэн зүгээр парта байшин паалантай жорлон бицсаал их хөвдөж ийн үсттэй. Үнэт зүйл гэдэг бол хүний би махбодод заавал байх ёстой. Би өөрөө Хинтээ аймгийн яг Баян Утас сумын ууган иргэн. Миний аав насаараа төрд ажилласан, миний ээж бас насаараа төрд ажилласан. Миний ээж Хинтээ аймгийн хүнслийн үйлдвэр технологич байсан. Маш олон жил хөдөлмөрсөн. Миний ээж аваа хоёулаа бурхан болоод одоо 10 жил болж байгаа. Би 11 хүүхэдтэй айлын баг واخгүй юу? Тий. Тэгвэл хамгийн сахилгагүй хамгийн юу мотой? Босрал дэмгэн.
Гэтэ намайг ингээд лайв хийгээд ингээд жагсаар зарим найз охтмоо сонирхож асуудаг юм л да энд энэ. Өөш анда бага ингээд лайв хийгээд мөнгө олдох юм уу гэж ярьдаг байхгүй. Ерөөсө манайханд ерөөсө одоо ийм ярьдаг үгэнд ерөөсө мөнгө олдог болчихсон. Мөнгө олдгоо гэж ярьж байгаа. Энэ л хамгийн аимшигтай үг сонсогддог надаа. Тэг. Тэг ер нь бол ийм шүү манайхаа одоо энэ цаазын ял гэдэг энэ аимшиг ялыг одоо сэргээхийн төлөө Монгол улс цаазын ялаас одоо ялгүй ороос нэрээ татахын төлөө Монгол улсын ирж ухнагийн өрөөсөг та тэр олон улсын гэрээ конвенц буюу нэгдсэн үндэсний байгууллага хамтар ганц гол субъект Монгол улсын иргэдэгч юм байлээ. Би ч уншиж мэдэхгүй болохоор энэ одоо нэг сайн мэдэхгүй шүү дээ би чинь хуулийн бэрмийн хүн биш болгож мэдэхгүй. Тэгээ би Google дээрээс ингээд уншаад үзэх юм бол ерөөсөө ганц одоо хүсэлт гарах ёстой субъект нь Монгол улсын ирж ухнагийн өрөөсөх юм билээ. Үнэхээр тэгэл ер нь тэгэл амар л штэ. Тэгээд одоо яг ингээд жиж аимшиг юмны талаар ерөөсөө ингээд яахгүй зүгээр л улс төрийн зорилттой гэрүүлийн чанартай. За одоо тэр төсвийн мөнгөөр явсан юм уу, юуны мөнгөөр яваад ингээд зогоолаад ирсэн юм уу? Тэнд одоо тэгээд татрын албаныхан гэсэн тий нийслэн татрын албаны улсуудыг тэр чигээр бүгдийг бас буруутгаад байж болохгүй. Яг үнэнгээл би хараагүй мэдэхгүй шүү дээ. Яг үнэнгээл гэдэг юм шүү дээ. Яг тэр зүйл рүү ингээд хэл мэдээлэл байгаж офтороо гүгүүд авчихсан. Одоо хэсэгчлэн давслаа. Тэгээд нөгөө нийслэлс гисэн гээл ингээд энэ хэрүүл яриа житгэрийн тойрог гэж байгаа байхгүй житгэрийн тойрог гэж хин нэгний дундаа хийж ингээд солиод житгэрийн тойрог гэж байдаг байхгүй хин нэгэн өөр дургуун хүнийгээ ингээд доромжилдаг. Одоо жишээ нь улс төрийн зорилттой Нямбатар гэдэг үнийг удаан доромжлоод Нямбатар гэдэг үнийг зайлуулчих юм бол энэ нийслэл Улаанбаатар гоё Улаанбаатар Монгол улс гоё болчих гэдэг юм шиг яриад байгаа байхгүй юу? Үгүй ээ. Нүдэнд харагдах гарт баригдах хэмжээний ажил хийж байгаа одоо улсыг Улаанбаатараа зохицуулах гээд ингээд зүтгээд ингээд хаалаа гүтгэд доромжлоод байгаа хүний чинь яагаад бид нар заавал болох ёстой юм? Утгагүй шүү дээ өнөөдөр. Өнөөдөр одонгоо гэдэг жахсдаг эмэгтэр ямар одоо хүмүүс сөрөгшин тайрч байна та нар хөөе. Та нар улсын орныхоо болохгүй бүтггүй байгаа энэ аимшиг гэмт хэрэг гарч энэ аллах бүх юмны төлөө та нар санаа зовж дугарч явах ёстой шүү дээ хуудан та нар. Иргэн гандамар шиг. Та нар байхгүй та нар. Тэгээд Отгонбаатар ч гэсэн чи одоо ахиндаа зүгээр Монголдо ирээл тэгээд тэр нэг лай мав хийгээд идэг чи тэмцдэг юм чи надад адилхан чи надад бол олон зуун дангаштай чамаг олон дэмжлэг та намынхаж байдаг бах. Тэр улсууд зүгээр Монголдо ирээл лайва хийлдэ. Заавал хүмүүсийг уурлуулж уцаарлуулж энэ нийгэм юм аимшигтай байгаа нийгэм юм аимшигтай байх үед чи тэгээд далайн хэрэг дээр очиж яваад сандалтаар суучаал намайг одоо тэдэн дээр бомын хөрөнгөтэй гэж тийм хөрөнгөтэй би тараагаад өгчээ. Та нар аав мав гэдэг. Юу хуцаад байгаа юм бэ? Та нарын хэдэн дөрний хөрөнгөтэй болсон яасан хийсэн гэж хууль ёсны байгууллага шалгаад гараад ирэх юм байгаа штэ. Өнөөдөр нийгэм заавал хэцүү байгаа хүндрэлтэй байхад Отгонбаатар гэдэг хүний үгнээс та нар аимшиг гажлантан алуурчин тийм үү? Энэ аимшигтаар яасан ядаас сэргээ энэ бүгдийг задлан эсэргүүцэж чинь гээд ингээд яриад яваад гандамар гэдэг хүн дэмжлэг болоод ингээд явах юм бол олон зуун мянган хүн үзэн штэ дороо ихад. Өнөөдөр миний пэйж хаягн дээр 12 хүний 3-ны нүд гарсан байна. Ингээд харахад яг надад харагдахад 12 3 боловч маш олон зуун хүн үзсэн байдаг байхгүй юу? Цаанаас нь ингээд миний хаягийг ингээд тохиргоо хийсэн юм уу? Цаанаас нь намайг репорт бодогдоод ингэсэн юм уу? Ийм л юм байгаа. Та нар одоо ингээд та нар магадгүй цаг хугацаа бүх юмыг харуулна тийм үү? Би 2025 оны 6 дугаар сард Огцрог амархан жагсаалтай гандамар миний би цор ганцаараа тэмцсэн. Ухаан удгаа авъя. Баялгаа авъя. Баялагын сангийн хуулийг хэрэгжүүлээч гэдэг би улаан галзуу би 10 хоног цор ганцаараа тэмцсэн байдаг аахгүй юу? Тэгэхэд тэр үед тэмцэжсэн Огцрог амархан жагсаал дээр нөгөө бэлгүүн гэдэг одоо нэг топ модель залуу ирээд үзэл бодод дуучтан гарч ирээд дуулаад бүжиглээл байсан. Огцрог амрын улам сайхан гэдэг этгээд чинь гарч ирээд шүглүүдээ залуу сэрлээ гин зензи үеийн сэрлээ мэрлээ гээд ингэж байсан. Нөгөө илэрч уянга альбог дээр сайхан бэлгийн сувны ус илэрч уянга нөгөө нь эдийн засагч лоточор тэгээ одоо тэр нэг Оюнбат шонгор гэдэг альсан намын элбэг дөрж хөхүүлдэн дэмж элбэг дөрж жинхэнэ улаан сугнууд заяа. Эдгээр өдөр нийгмийн энэ аимшиг болж байгаа энэ гаж донтон иргэд амнасаа алдж байна. Энэ нийгэм тэр чигээр айц хүйцтэй байна. Энэ талаар нэг ширхвч амаа гаргадгүй улсууд өнөөдөр автомны төлөөлөл байж чадахгүй. Хизээч тийм юм байхгүй шүү дээ.
Өнөөдөр муу улсуудаас өнөөдөр Монгол улс салсан цагтаа өнөөдөр Монгол улсын гормон айгүй сайхан болох юм байгаа уулна. Яг үнэн шүү. Цор ганцхан үний юм. Өнөөдөр Гандамар гэдэг хүн өнөөдөр би 30 гаруй мянган дагчтай бодож өнөөдөр нэг хөвн өнөөдөр орж иж нүд харж ирдэггүй. Миний лайв дээр. Ягаад гэвэл би бүгдийг нь өөрийг хүргэсэн. Би Монгол улсад захин мөрөдөд тоглоомыг дарсан зогсоохын төлөө би 300 хоног өдөр шингүү лайв дэж төмөө олдонд түгэж энэ засгийн газрын шаардсан шахаад шаардаж ирээд ороод асар их цаг хугацаагаа өнөөдөр би тэр асуудалд би тэмцлийнхээ үрдэн гүцхийн төлөө тэмцээр байгаад Монгол улсын одоо Монгол ардын намын дарга улсын хурлын дарга нэм улсын 30 гэдэг залуу ортноос шигүүдэж Гандамар нарнаас энерги авч 300 хоног тэмцчээ захин мөрөдөд тоглоомыг бүхэлдэн хоригдох хуулийг 2025 оны 7 дугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр үүсгэж явж байгаа. Би хийсэн юмтай хүн баггүй хийсэн юмтай. Би төрөөс нэг шиг төмөр одон байдаг нэг шиг би дэгрээ зүйлж үзээгүй. Ягаад гэвэл надад өнөөдөр дэмжлэг байдгүй. Би хэн нэгэн хүнийг дотоодгүй. Өнөөдөр ингээд би Нямбатар гэдэг хүнийг ажил хийж байна. Энэ мундаг хүн байна. Энэ ийм хүн байна. Зөв юм хийж байна. Хийсэн ажил нь нүдэн тараалж гарт барилдаж байна гэд үннийг хэлж байгаа. Хэрэг би хүний дотоодгүй намайг ямар амархан одоо мэдээд өгөх юм бэ тийм үстэй. Энэ Монгол улсын иргэн Бадарчин Гандамар сошид 300 хоног тэмцэж байг нийтийн иргэшийн төлөө явдаг тэмцдэг. Энэ хуулийг батгах гар би оролцсон гэд жижигхэн төмөрч болтгой одон миний ингэрт өгнө үстэй. Ерөн зүгээр. Би танил талтай байдаг. Би хин нэгнийг өнөөдөр гар хөл болоод ингэ явдаг бол хин нэгний толоодог бол. Өнөөдөр тийм нь одоо огтхон байдгүй учраас би цаг үргэж энэ нийт иргэшийн төлөө нийт Монголын ард түмний төлөө сайн сайхны төлөө дуурдаг учраас би цаг өргөж блог репорт байдаг байхгүй юу манайхаа. Гэхдээ би бол огтоосоо би ухрахгүй. Огт би энэ тэмцэж явсаасаа би бол огт 10 алхам ухрахгүй. Нэг л өдөр та нар хараарай заа. Гандамар гэдэг хүний тэмцэл дуу хоолой энэ хүний оруулсан ирээл Монгол улсын иргэж хүрчтэй иргэлж одоо ямар ч гэсэн энэ хүсэл төгсөн байна. Олон улсын грек өнөө цуцсан байна гэд ярихвээ. Тэр өдөр Гандамар гэдэг хүн бол зөвхөн та бүгдийг л баатар би ядамныхаа баатар. Одоо хууль зүйн дэдсэд тэгээ мөхөрд нь бас яг надтай адилхан хүсэл бодолтой энэ сэтгэлийн эрүүл мэндийн өвчтөе улсуудын хуулийн ялын санкцыг нэмэлт өөрчлөлт оруулна аврын жолтон дөргөн байна гэдээ ингээд явж байна. Хизээ магадгүй нэг өдөр хизээ нэгэн цагт энэ хууль баталтаад ингээд явах юм бол Гандамар гэдэг хүний өнөөдөр орилж байгаа. Би өнөөдөр ингээд дуу хоолойгоо хүргэж байгаа. Би маш олон хүмүүсийн дургуг хүргэж байгаа. Маш олон хүмүүс репорт бодогдуулж байгаа. Энэ бүгд бол хизээ нэгэн цагт би өөртөө эзэн байгаа зөв зүйлийн төлөө дуурсан байна гэдэг бол аль юм нотлогдож явдаг байхгүй юу? Аль юм нотлогдож явна. Цаг хугацаа. Бүх юмыг цаг хугацаад харуулна. Угаасаа цаг хугацаа харуулна. Тэрээс өнөөдөр зүгээр ингээд нийсийн дотрын албаныхан Дубай руу одоо тэгээд ажиллаар явсан юм уу, зугаалж ирсэн юм уу, яаж явсан тодорхойгоо мэдэхгүй. Энэ бүгдэд яваад ирсэн улсуудын одоо ингээд аялал зугаалгаар явсан юм уу, яаж явсан, албан шалгаар явсан юм уу, албан томил дээр явсан мэдэхгүй ийм юм дээрээсээ тэгээд одоо нөгөөдөл хар аваахаа гэдэг шиг Нямбатар гэдэг хүн муу болцсон. Би хин нэгнийг ад үзээд байгаа, хин нэгнийг ажил хийгээд байгаад ад үзээд зайлуулах гээд байгаа асуудлыг эсрэг цаг үргэж зогсноо. Харин ганцхан хүний юмыг хэлчихье заяа. Ганцхан юмыг хэлчихье. Би өөрийнхөө одоо амьдарч байгаа баян шонд би хайртай. Сүүлийн олон жил амьдарч байгаа. Цаашдаач би амьдрна. Өөрийнхөө амьдарч байгаа орчинд би хайртай. Би хизээж буруугаа би хүнд нэлзаадгүй. Өнөөдөр миний амьдарч байгаа энэ орчин миний өөрийн л байгаа дүрх. Би мөрөдөд одоом гэдэг юм 30 гаруй жил тоглосон, өөрт байсан бүх амьдрал самарсан, адас сүлд нь миний Монголын залуучууд миний Монголын ирээдүй болсон хойж болсон залуучууд битгий амьдралаа алдаарай гэсэнтэй би 300 хоног тэмцэж хууль батлуулсан, надад ч хийс чадсан юм ерөөсөө л энэ. За ийм байх шүү ингээд лайв өндөрлөе манайхаа. Одоо миний лайваас зарим нь өөдөд гараа явсан ч магадгүй өөдөг бол цаанаас нь автоматар хүний тоогоо болгоод гаргаад явж байгааг байг гэхгүй. Тийм учраас ахын дүнстэй уриалгад удахгүй Монгол улсын ерөнхийдөө ухнаагийн өрөөсөх олон улсын гэрээ конвенц хандах ухаа нэгдсэн улсын байд хандах ухаа гэж би найдаж байгаа. Нэгдүгээр цааш ялах зэрэг хоёрдугаар ямар ч сан дэм мөнгөрдөн гэдэг хууль зүйн дэд сайд залууг бол дэмжиж байгаа. Бүх нийтээрээ бид нар дэмжих ёстой. Өнөөдөр хүний амь насыг хөнөөчөөд хуучин хуулиараа бол 2012 онд цэндийн нэмд очих хууль зүйн дотоод хэргийн сайд байх үед заяа. Одоо энэ хүний амь нас онцлогоор хөнөөсөн хүн маш хүнд гэмтэл учруулсан
Одоо эрүүл хүнд бол 7 8 10 жилийн ял авах хэрэгтэй этгээдүүд чинь зүгээр 2 жил юм уу 2.6 жил сэтгцийн эрүүл мэндийн төвийн буюу шар хадны эмнэлэгт очиж эмчлүүлээд 2 жил албадан эмчилгээ гэдэг ялаар эмчлүүлээд тэгээд эрүүл мэндийн доктортой болж яваад гаргаад явуулд ийм хуулийн ялын санкцтай яваад би эсэргүүцээд байгаамаа. Тэрнээс өнөөдөр би сэтгцийн өвчтөе хүн болгоныг өнөөдөр мууг үзэхэд эдгээр ус шорон хойр шоронд давхар шорон байр ингэж байр гэдэг юм огтоосоо биш. Тэнд бол янз бүрийн байдлаар сэтгцийн өвчтөе болсон өвчин эмгэгтэй маш олон иргэд байгаа. Би тэднийг хэлээгөө. Тэд шатарсан улсад миний гэр бүлч тийм ихч байдаг. Миний төрсөгч. Харин тэгээд одоо хэлгүй насаараа хэлгүй байгаа. Сэтгцийн өвчтөе огцон мууралдаг. Тэр бүгдийг бид харгалаад зочлаад явдаг. Тэгээ яс үнэн мөннийг бол цаг үргэж хэлж явнаа. Үнэн мөннийг бол тууштай хэлж явна. Хизээдэж ухрахгүй. Хизээж ухрах хараа надад бол байхгүй. Би энэ үеийн үед л ер нь тэгээд шатгаар амьдэрсэн, яг энэ шатгаар амьдэрсэн чигээрээ би шатгаар явна. Тэгэхээр одоо лайвынхаа төгсөлд би нэг ганцхан одоо энэ лайвынхаа одоо утга учирыг та бүхэндээ хэлжмээр байгаа байхгүй юу? Энэ холбооны мөрдөх төвчөө гэдэг байгууллагатай Монгол Улсын засгийн газар хууль зүйн дотоод хэргийн яам, хууль зүйн байнгын хороо хамтарч ажиллах хүсэлтээ өгөө. Тэгээд гэрээ контрактыг хамтраад ажиллаад яваа. Тэгхийн бол эх орноосоо оргон зайлаа зугтаагаад ирдэггүй. Үе үеийн Твиттер хуудаснаа гарч ирээд жирэгдэг, доромжилдог энэ этгээд лөөрчдөг бол маш амархан хуулийн арга хэмжээг нь авч тэр олон хаавстай олон Америкт олон хаавс авцсан байгаа үйл хөдлөх худалдаад авцсан байгаа этгээд чинь бүгдийг холбооны мөрдөд авчиж шүүгээд өгдөг ёстой ялыг нөгөөд бүх юм нь улсын орлого болгоод ингээд явах бүрэн боломжтой юмаа гэдэг энийг ойлгуулахын төлөө би лайв хийсэн. Нэгдүгээр. За хоёрдугаар энэ сошиал хоорондоо хэрлээд байгаа энэ муулцаад байгаа тэмцэж нэртэй улсууд та нар одоо бодчих заяа. Одоо та нар улсын орныхоо төлөө нийтийн эрх ашигын төлөө ганд өмөр шиг дуу хоолой бодоод ингээд яваа гэдгийг уриалмаар байна да. За манайха баяртай.